Ноос ноолуур бол жил болгон нөхөн сэргээгддэг Монголын бас дуусашгүй баялгуудын нэг чахварчгүй нөөц гэсэн. Яг энийгээ ингээл баг сүсгэлэн бишрээл ноосоор юм хийсэн хүмүүс хизэж доош харддаг л гэж явдаг. За ноосыг бол цагаан алт гэж ярьдаг. Тэр үнцэнтэй болгож чадах юм бол бас бидэнд хэхэн боломж байгаа. Монгол хүн байж байхад Монгол хойно байна. Монгол хойно байж байхад түүхийд байна. Бараг зшгүй түүхийд. Хүн амны хэрэгсээ хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал бол чухал зүйл юм. Монгол ноос бол бас өөрийн онцлогтой. Европын улсууд бол авж байгаа. Хоньны ноосоор хийсэн бүтээгдэхүүн бол Монголоос очиж байгаа одоо энэ самсан ноос гэж ойлгож болно. Хоньноос гарах ашиг шим нь болохоор нэг үнц нь болохоор ноос байсан. Байсан гэдэг нь юу вэ гэхээр сүүлийн үед өнгөдөд байгаа. Энэ өнгөдлийг багасгахын тулд бид нэр тодорхой хэмжээний юм хийх ёстой гэж бодсон. Монголын баялаг цагаан алт. Малын аш гэсэн бол манай амжиргааны их хүс. Тэр дотроо ноос бол одоо цагаан алт. Бидний өмсдөх хувцас гэр бүгдийг одоо тэр ноосоор бид бүтээдэг. Та нар бол одоо их хорны баялаг бүтээж байгаа. Ширхэг ноос бол шижир алт. Алтыг одоо хүн хувцас болгож өмсөж чадахгүй шүү дээ. Гişтэй сайхан алт байлаач. Хол болгож чимийг идэхгүй шүү дээ. Харин ноосоор бид одоо гэрээ сайхан тогтмол жөн. Тэгээд хувцас болгоод өмсөж байна. Тэгэхээр ноос бол үнэхээр алт. Үнэхээр бидний одоо хэрэгсээ хангаж байгаа тэмдэг. Монгол ноосон бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд малчид, үйлдвэр эрхлэгчид болон төр засгийн нэгдмэл байр суурь хамгаас чухал. Малчид ноосыг цагаан алт хэмээн хайрлаж гамнан орлогын их усвэрт тооцдог. Гэсэн хэдий ч үйлдвэрлэгчид ноосны түүхийдийн бэлтгэлийн үйл явцад төдийлөн сэтгэл хангалуун бус байдаг. Тиймээс үндсэн түүхийдийн чанарт нөлөөлөх гол үзүүлэлт бол даацаатай ноос байх учиртай. Даацанд нөлөөлөх хамгийн чухал үзүүлэлт шинж чанар нь ноосны уртын хэмжээ юм. Ийм л учраас чанартай ноосон бүтээгдэхүүний үндэс нь малчны хот ноос ихтэй. Зууны цагт одоо хэр сайхан таргална тэр хэмжээгээр өвөлийг сайн өнгөтэй даав. Зууны цагта мал сайхан таргалуулах хэрэгтэй болж байгаа тийм. Тарган малаас одоо тарган сайхан чанартай ноос гарна. Зүтэрсэн малаас одоо гарсан ноосны чанар бас муудна. Тэр хэврэг хугурамтхай бол. Тэгээд ноосны ургалч гэсэн сайн болохгүй. Тарчиг тийм ноос гарна. Энэ бол үйлдвэрийн хэрэглээг бас хангахгүй. Шавхагдшгүй баялаг болсон цагаан алтны үнэлэмжийг дээшлүүлэх гол үзүүлэлт бол зөв зохистогоор ноосны уртыг хадгалан хэргах аргачлал юм. Учир нь ноос урт хэргах тусам чанартай, бат бөх утас эрэх боломжтой болдог. Сайн чанарын утсаар дэлхийн чанар стандарт хангах үйс нэхмэл болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэс болдог байна. Монгол орн бол одоо нэг 28-аас 29 сая толгой хонь сүрэг тоолуулсан байгаа. Жилдээ ойролцоогоор нэг 30 мянга орчим тонн хоньны ноос гарч байгаа. Монгол хоньны ноос бол бас мэдээж чанартай сайхан бүтээгдэхүүн ихэд дэлхийн олон улсад бас өөрийн гэсэн брендийг бий болгоод их хэмжээний борлуулалт, их хэмжээний нэмэн үртэг бүтээгч борлуулалт их боломжтой л гэж үзэж байгаа бид бүхэн. Мэдээж сайн бүтээгдэхүүн байх эхэлнэ. Нөгөө малчны хотноос л эхэлж байгаа шүү. Малын үйлдвэр ухсаанаас эхлээд түгээдтэй бэлтгэхээс эхлээд тэрнээсээ эхлээл эцсийн бүтээгдэхүүн одоо гарахт л нөлөөлнө. Малчтын хотноос гарахтаа илүү цэвэрхэн бүтэг бууцгүй. Тэгээ болж игэл бас нэг өнгө төмгөргөөр ин ялгцсан илүү сайн одоо нарийнхан ноос байх хэрэгтэй. Ноосны хувьд болохоор ноолуур, хялгас ус хоёрын нөө микроны ялгаа нь аюу өндөр байх хэрэгтэй болчихж байгаа. Ер нь нийтдээ бол одоо энэ Европын улс гэж ярьж штэ. Тэгээ Европын улсын тавьж байгаа шаардлага бол одоо яс чанараа барих л байгаа штэ. Өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлж чадах юм бол тэрнтэй тэнцсэн үн ханшийг түлхэхэд бол альч үйлдвэр, альч компани бол бэлэн л байна. Малчны хотноос ирж байгаа ноос за нэг 10-20% нь одоо энэ супер өнгө төрхтэй ирж байгаа.
Бусд нь бол одоо тэгээд бохирдсон янз бүр болцсон ирдэг байхгүй. Зарим айлууд бол ноосыг хэрэгж аваад борооны устдуур ингээд хайчдаг юм байла. Тэр нос бол одоо манай үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарыг хангахгүй. Манай үйлдвэр дээр очиод тэгээд гологдол болно. Ягаад гэвэл тэр нос бол ирээсээ бүтсэн одоо тийм юм. Шигийг хийдэ сайн шингээж аваа. Носын одоо ширхийг ингээд үзэх юм бол энэ яг энэ өвс шиг. Өвс дотроо ингээд таслаад ингээд үзэх юм бол дотор тал нь конди. Олон өдөр ингээд шигт хэвдэх юм бол тэр нос чанараа алдчихна. Өс нь одоо хугурамтгай болж байгаа. Энэ бол үйлдвэрийн шаардлагыг хангахгүй. Нэг хоньны ноос биш үү? Явсаар агаад бүтэнд амжилгаар явсаар агаад ерөөс нэг хүний оймсол болчихж байгаа. Бараг шахуу нэг тийм дэлтөр зүрх харагдаад байгаа. Хорогдол нь тийм их. Яг бидний нөгөө авч хэрглэж байгаа ноолор үсэн тийм баг байдаг. Норох юм бол тэр чинь хоньны ноос чинь дараа нь дахиад нар гараад нэг халахад маш амархан шатна гэж ярьдаг. Одоо илжрээд ерөөсөө ингээд татхад ямар ч даацгүй ерөөсөө зүгээр ингээд баг бидэд бол ямар ч ашиглах боломжгүй үйлдвэрлэлд ашиглах боломжгүй хог болчихдог гэсэн. Бэлтгэн нийлүүлэгч буюу түүхий бэлтгэгчид бас замдаа хадгалалт тээвэрлэлтэн дээр маш анхаарч яахгүй бол болохгүй. Түүнээс гадна хог шорооны холц одоо ялангуяа говийн аймагуудад бол хоньны ноосоо элсээр даруулдаг, гадаа тавьчихдаг, дээрээс нь элсэн шуураад битүү элс болдог. Энэ асуудлууд бол маш хүнд яригдж байгаа. Ирсэн носыг тэгээд үйлдвэр дээр одоо сайхан боловсруулад ялгаад тэгээд угаагаад техникийн дараагаар нөгөө самнах машин руу оруулаад самнаад дараагаар нь эрх машин руу оруулаад ирж тэгжээж тэгээд утас гаргана. Тэр утасаас тэгээд сүлжих машин руу ороод тэгээд сүлжигдээд самс гарч ирж шít. Нөгөө утас нь бүх бат байхын тулд нос бол бүх бат чанартай байх ёстой. Тэр носны чанар алдагдсан байвал тэгээд сайн чанарын бүтээгдэхүүн гаргана. Тэгээд бидний өмсөж байгаа хувцас гэсэн сайн болохгүй хугурамтгай учраас тэгээд амархан урагдана тий. Тэгээд чанартаа тийм сайхан нос ороод хийгдсэн бол тэр одоо олон хоног өмсөх боломжтой тийм бол. Тийм учраас ерөөсөө чанар дээр одоо би хамгийн гол юм анхаарах ёстой. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд утасны даац хангаж байна. Тэгэхээр утасны даацанд ноосны урт нэг нөмрийг хангаж байна. Зүгээр нэг жишээ аваад хэлэхэд бид нэр богинохон ширхтээ ноосыг ирэх гээд үзэлт. Магадгүй нэг гол дээр нэг голч гэж аваад үзэхэд нэг голч дээр 10 хэдэн ч юу ноос явж байгаа. 12 моёр магадгүй би яг тэр юм мэдэх байна. Тэгсэн чинь урт байх тусмаа нөгөөдөг чинь илүү их орж иж байгаа юм. Тэгээд тасралт угаасаа багтаа шүү дээ. Богинохон юм ингээд таслах яах вэ? Ийм богинохон хугацаанд л тасрах шүү дээ. Урт бол яах вэ? Тасрна. Зуны үлрэлд зунгагтай зууралдаж суудаг цаг аль хэдийн ард хоцорчээ. Цаг хэмнэж, хөдөлмөр хөнгөвчилж, хоньны арьсыг гэмтээхгүйгээс гадна хониндоо ээлтэй байдлаар цахилгаан машинаар ноос хяргахыг манай малчид нин даруй хэрэглээндээ нэвтрүүлэх нь өндөрөнтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогц шийдэл болоод байна. Носоо одоо сайхан хэрэгж байгаа. Тийм уламжлалт дараагаар хэрэгж байгаа шүү дээ. Тэгтэр хүмүүсүүд бол янз. Зарим хүмүүсүүд бол одоо носыг хэрэгтээ талын хэрэггээд нөгөө өдөөчгээд нөгөө талыг дахиад хэрэгдэг. Ингэхдээ носны урд нь одоо хог ирчихдэг. Ингээд носыг бүр дороос ингээд хэрэг юм бол энэ бол урд нос гарч ирнэ. Заримдаа нөгөө хэрэг ингээд нэг хэрэггээд талын нэг хэрэгчгээд тэгээд дороос дахиад хэрэгтэйгээр энэ бол хоёр дахин ингээд урд нь багасчих. Урд нь багасчих юм бол энэ бол үйлдвэрийн шаардлагыг хангахгүй. Өөрөөр хэлбэл нэг ярьсан утас бол богийн утасаас болж ирэхдээ тэр тасрамтгай болж тасарчих. Урдсаас одоо ирэх юм бол тэр бүх бат сайхан утас гарна.
Ноосны уртаас эрмэл утасны дац чанар шалтгаалдаг. Эрмэл утасны дац чанар сайтай байхад нэхмэл болон сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн хийхэд тасралт багтай ямар ч цоорхоогүй, нөхөөсгүй бүтээгдэхүүн болно гэсэн. Нөгөө ноос нь сайн хөөрөөгүй үед хаач оруулаад ширхэгтийг, ноолор ширхэгтийг ингээд атретай байхад нь ширхэгтэйг ятсан тохиолдлуудад ноолор ус нь өөрөө богинохон болоод ирж байгаа. Сайн хөөрцөн тохиолдолд дээр нь одоо нөгөө нэг гар машин энтер байдаг бол яг цэвэр 100% тэргээр авдаг бол илүү үйлдвэрлэлт илүү амар болоод эхэлж байна. Уртны хэмжээ нь илүү хадгалаастай ирнэ. Бид нар үйл ажиллагаа явуулаад илүү хэлбэр болоод эхэлж байна. Хаачаар харахаар бол нэг хоёр шатлалаар богиносгочж байгаа. Машинаар харахаар яг арсанд нь улан тулгуурлаад яг стандартын дагуу ажиллаа хийгээс орчих юм бол тэрнээс гарч байгаа ноос маань нэг урт гарч байгаа гэсэн миллиметрийн урттай. Энийг нэвтрүүлчих юм бол бид нар дэлхийд өсөлтөг чанартай ноос бүтээгдэхүүн ноосыг гаргах боломжтой. Цаг хугацааг үр ашигтай зарцуулж, малчид үр шимээ өндрөөр үнэлүүлэхийн тулд технологийн дэвшлиг нэвтрүүлж, ноосоо хэрэггэх нь олон талаар давуу талтай. Учир нь ноосоо урт хэрэггэх тусам ноосны гарц нэмэгдэж, ялган ангилахад хялбар болох бөгөөд чанартай бат бөх удас ярих боломжийг бүрдүүлдэг байна. Анхан шатны боловсруулалтанд технологийн дэвшил нэвтрэхэд эдсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж, чанартай эдлэгээ давхүйс бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм. Тиймээс малчид үйлдвэр эрхлэгчдийн гинжин хэлхийг бэхжүүлж, цахилгаан машинаар ноосоо хэрэгж сурах зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна. Манай үйлдвэрийн хувьд бол пайн носын одоо итгэмжлэгдсэн төлөөлөгчд тийм хүмүүсүүд байна. Нэг суманд нэг 2-3-аас 3 хүн бий. Тэр хүмүүсүүд ирээд манай үйлдвэрт одоо гэрээ байгуулчихсан манай үйлдвэрт. Тэгээд манай үйлдвэрт ноос авчраад тушаа. Тэгэхээр тэр хүмүүсүүдэд бол та нар холбоотой байж бид одоо 6 сарын 25 гэхэд одоо ноосоо хэрэгэн шүү. Та ирээд ингээд манай ноосыг авчихна. Хэлж болно. Тэгвэл тэр итгэмжлэн төлөөлөгч нар өөрийнхөө унаагаар ирээд тэгээд танараас ноосыг аваад тэгээд манай үйлдвэр даваа шатуу шаачих. Нэг өдрийн дотор та нар хоноо хийх чадахгүй шүү, тийм ээ. Гар хайшаар ингээд хийхэд нэг 2 3 тийм ээ 4 5 өдрийн дотор хийх тийм ээ. Одоо малчин гэдэг бол бас нэг үйлдвэр нэг компани шүү дээ. Яг нэг үгүүлэгт одоо нэг 100 хонтой одоо хин гэдэг бат гэдэг нэг компани тийм ээ. Энэ компани одоо бүтээгдэхүүнээ зовлонгүй хурдан одоо нөгөө нэг гаргаж ирэхийн тулд бүх шинжилгээг хийх ёстой. Тэр шинжилгээний нэг бол одоо хайчлахаас одоо машин руу шилжих нь бол мөн баггүй. Энэ бол хөгжил шүү дээ. Ер нь бол хайчаар хайчлаад одоо зогсдог манахаас өөр улс ер нь байна уу? Баггүй шүү дээ. 5 цагт хийх ёстой юмыг 10 цаг хийх хэрэггүй үстэй тийм. 2010 онд Шинзландд яг аялаа явж исэн. Тэнцээ бас ажиллаар явж исэн. Тэгж байхдаа яг энэ ноос ярихыг харсан. Яагаад ийм амархан зүйл байх чи манайхан одоо хүртэл ингэдэм болоо. Яг манай малчид нэгдсэн малчид энийг мэдээд авчвал жил болгон явдаг энэ ажлыг хөнгөвчж болно. Тэдний амьдрал нэгдсэн шатаар ахнаа гэж айгүйх боддог байсан. Монголд нийт 240 мянган малчин өрөх байна. Нэг малчин өрөх, нэг хот айл, нэг хоршоолд, нэг багаарна гэдэг иймэрхүү төсөл хөтөлбөр яг биетээр хэрэгжээд явах юм бол тэд нар өргөн хэмжээнд тархаж хэрэгжих боломжтой төслийн санаа юмаа гэдгээр нь бид нар сонгож авсан байгаа. Хуучин уламжлалтаар бид нар хайчилдаг байсан бол ноосныхаа уртыг урт хэмжээтэй авахын тулд бид нар гадаад өөр стандартууд дээр яадгүйгээр цахилгаан машинаар ноосоо хярах стандарттай. Тэр маань давуу тал нь юугаар ноосоо урт авах гэж байгаа гэсэн үг. Энэ маань яг хөөөр ноосоо урт аав нөгөө талд арьсаа гэмтэхгүй. За хонио дэвсгэр дэвсж харгаж гин үү, яаж харгаж гин. Энэ бүх юмнууд нь нөлөөлөд хоньны ноос нь бүр газар тэнгэр шиг өөр байх тохиол. Одоо энийг нэг ноос ноолураа үн хүргэж зарж чадъя гэх юм бол чанартай бэлтгээд хөдөлмөр шингээгээд тэрийгээ сайн үнээр зарж авах хэрэгтэй байна. Яаж одоо ингэж цэвэрхэн одоо бүтээцсэн ч юм уу одоо склад бариад ч юм уу те малчин бүр те жижигхэн одоо ийм мотор зангидаа склад бариад тэрийг сайхан ингэж тавьчаад дараа нь одоо дараагийн үе шатанда дамжуулах одоо тийм процессыг одоо явагдах хэрэгтэй байхгүй. Бат гэдэг одоо малчин буюу компани одоо дараагийн үе шатын хөгжлийн асуудал. Тэгэхээр бол бид нэр ирээдүйд бол хайчаар биш машинаар харгадаг болъё. Тухайн үед ноосоо харгачаад
мал эмнэлгийн үйлчлэгээ угаахын үйлчлэгээ хийдэг болъё. Угаахын үйлчлэгээр орсны дараа малын манд харах хүч болон аршины хэмтэл маань арилнаа гэж тооцож байгаа. Тэгээ Австрали энтриг яхад бол бүр үндэсний хэмжээнд хөгжүүлсэн тий. Тэрнийхэн төлөө тэмцээн зохиодог. Тэгээ залуучууд нь Монголын сайн эрчүүд гэдэг шиг Австралийн сайн эрчүүд нь хонь хэдэн секундэд хярахаас рекордтой. Тэгээ тийм тэр төвшөнд л мэдчихээн. Тэгэхээр тийм төвшөнд л Монгол улс бол хөгжүүлж чадах юм бол илүү ашигтай хаа л гэж бодож байна. Анхан шатны боловсруулалтанд технологийн дэвшил нэвтрэхэд эдсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүтээмж дэвшилж, чанартай, эдлэгээ давхуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм. Тиймээс малчид үйлдвэр эрхлэгчдийн гинжин хэлхийг бэхжүүлж, цахилгаан машинаар ноосоо хяргаж сурах зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байна. Манай аймгийн хувьд ярих юм бол аймагтаа юу вэ? Ажил гүйдэл их баг. Аймгийн төлөвлөлтөөртэй. Тэгсэн мөрдлөө тохиолдол баг туслан гэрээ хонь хэрэг хүн олдохгүй. Би өөрөөр одоо 19 онд 750 төл аваад алтан төлөний эзэн болсон юм л дээ. Зөвхөн хорго. Тэгэхээр одоо санаа хэдэн хоньтой гэх нь мэдчихэж байгаа. 1500 хонь хэрэх нь хамгийн натлна. Нэг айл гэхэд нэлээд хөндөр төсөж байгаа. Тэгэхээр улсын стандарт тохируулж авах нь үйлдвэрт ашигтай. Үйлдвэрийнх нь болохоор одоо энэ дээр яг юм бодож аймгийн төвд ажил гүйдэл их байгаа. Ноос бэлтгэл, ноолор бэлтгэл, мах бэлтгэл, аршил бэлтгэл циклийн хувьд зөрж байна. Энэ дээр яг нэг сум дээр 50 таврагтагч бэлтгийа. Энийг 330 сумаар үржүүлээд үзэхээр 16500 ажлын байрыг гаргаж ирэх гэж байгаа гэсэн үг. Цахилгаан машинтай ингээд компанид ажиллаад яваад ч юм уу те. Сум дээр нэг 2-3 газар нэг тодорхой календар гаргаад за өнөөдөр энэ хавцаа тэр баг дээр өнөөдөр энэ баг дээр тэгээ нөгөө малчт нь ирээд хэргуулаад явах юм бол боломжтой юм шиг байна. Тэгэхгүй одоогийн байдлаар бол яг үнийн эрэхтэй бол тэр малчд ченжид баг за миний хөө наатаха чи өөрөө хяргаад аваа юу. Харин тэр падан гэж юм энэ сайхан оруулаад өгөөрэй л гэдэг тийм юм хэлэх гэж байгаа. Тэгээ нөгөө ченж нэр чинь яг биднэрт оруулж үйлдвэрлэлүүд үн нэмжих зарахын тулд яадаг гэхээр бүтэг бууц бүх юмтай нь холино. Тэр нөгөө нэг буцаагаад яг урт ноос хэрэгтэй үгүй гэдэг дээр ямар ч мэдлэг байхгүй. Цаг тухайдаа ноос авчаана. Мал ер нь зууны цагт бол яг хугацаанд хайрсан мал бол бас тар хүч авах сайн. Малч тэр болгоно одоо тэрийг хугацаанд авч чадахгүй. Бас 10 хоног 10-20 хоног ноосоо хайрч чадахгүй болохоор хойшлцохоор мал тар хүч авах чадхаар байж. Эхлээд нөгөө хоньныхоо ноосыг харахтаа 20-30-ыг эв дүүгээ олох гэж хичээж явж байгаа 20 хоногийн хугацаанд нийт үнийн тооцоол хоньны ноолсон тооцоол бодоод үзгээд нэг хүн 167 хоньны дундж гарч ижил 20 хоногийн хугацаанд дадлшаад явхад 7 хоногийн дотор бол ер нь ингээд 20 30 50 60 гэж явсаар 7 хоногийн дотор 100 руу ороод ирсэн. Тэгээд цаашаага бүх ажлын 20 хоногийн ажлын нийт хоньныхоо тоон зовоод үзэхээр 167 хоньыг яргацсан байна гэж тооцоолж ирсэн. Өдөрт нэг хүн 167 хонь яргасан байна. Тэгэхээр энэний бүтээмж, ажлын чанар, стандарт бүх юм маань яг энэ машин дээр төвлөрөгдөд ороод ирэх жишээ болоод явчихна. Бүтээмж өндөр болчихж байгаа гэсэн. Хуучин бол яг хайчаар нэг 100 гаруй яргадаг юм байна. 100-аад хамгийн сайн. Хэд дахиад нэг дахин илүү төвлөрч, илүү сурах юм бол дахиад хоёрт илүү байх боломжууд болж байгаа. Сурсан бүхэн эрдэм гэдэг. Эдийн засагт ач үр ашигтай, ажлын байранд ч нэмэртэй байдлаар хувь хүмүүс болоод малчид хамтран нэг баг болон ажиллавал зах зээлийн үнэлэмж өндөр, түүхийд бэлтгэх боломж бүрдэж байгаа юм. Ноосны гарц гэж байна. Бид бол жишээлбэл кишнэ килограмм ноос аваад тэрнээс кишнэ килограмм одоо бүтээгдэхүүн гаргав. Тэр дотроо бас эдийн засгийн тооцоо байна. Тэр тооцоогоор илүү үр дүнтэй гарч ирэх юм бол бид ноосны хүлээж авч байгаа ноосны үнийг нэмэгдүүлэх нэмчих нь тийм сайн чанарын носыг өндөр нөрөөд худалдаж авахд бидэнд алдагдал байхгүй. Харин ч хоёр талдаа ашигтай. Малч нарч ашигтай, манай үйлдвэрлэгч ашигтай. Тухайн сумд байгаа малчин болон тэнд байгаа залуучууд нэвлэгдэн нэгдээд баригадын системд ороод ноосн дээр ихэд бэлтгэн нийлүүлэх боломжууд бол гарч ирж байгаа. 20 хоног хугацаанд ажиллахад нэг хүн 2.5 сая төгрөг цалин авах боломж гарч ирж байна.
бодитор хийгээ үзсэн гэсэн. Бидний хамтарч ажиллаж байгаа малчид бөгөөд одоо ноос авчирдаг, ноос бэлддэг, одоо ноос бэлтгэгч нарт бол бид нар хэлдэг л дээ. Айл болох одоо та нар малчтайгаа яриад тийм ээ. Бүх юмын стандартын дагуу норголгүй одоо янз бүрийн бохирдлгүй ингээд аваад ирэх юм бол бид нар бол бас илүү сайн одоо нөгөө нэг үнэлж авах боломжтой, хамтарч ажиллах боломжтой гэд ер нь бол хэлдэг л дээ. Одоогийн байдлаар бол тэр төвшөнд ирээгүй. Ноос бэлтгэлгээд яриад үзвэл за өнгөрсөн 30-аад жилийн тогтолцооны хувьд гэх юм бол ноос бэлтгэл за балажун гаралтай түгэд бэлтгэлийн систем нь яг нэгдсэн тогтсон системээр бас явж чадаагүй. Changing гэдэг юм уу энэ системээр явж ирлээ. За энэ системээр тэр ингээд цаашдаа явах юм бол ноосны бэлтгэл за чанарын асуудал бол энд орхитоод байгаа. Хөдөө аж ахуйн яамч тэр хөдөө аж ахуйн бирж тэр манай одоо үндэсний холбооч тэр үндсэн нэг чиг рүү харж байгаа. Хоршоодыг нэгдсэн журмаар бирж арилжаагаар дамжуулж түүхийд бэлтгэлийг зохион байгуулах асуудал төр. Хоршоо маань нөгөө гишүүн төвтэй байгууллага гэдгээрээ одоо олон малчтыг хамруулж тэднийг зохион байгуулалтанд оруулж илүү нэгсэндөө эдийн засгийн бол нийгмийн үр хөвчтэйгээр зохион байгуулалттайгаар одоо биржийн арилжаа тэгээд энэ түүхийд бэлтгэлийн одоо нийлүүлэлтийн үйл ажиллагаанд оролцох ийм илүү давуу талтай боломжтой. Балажун гаралтай түүхийдийг биржээр арилжаалах энэ системийг хэрэгжүүлэхээр ингээд ажиллаж байгаа. За биржээр арилжаална гэдэг маань бол нэг талаасаа малчид өөрсдөө оршоогоороо дамжаад түүхийдээ чанарын шаардлага хангасан хэмжээнд бэлтгээд түүхийдээ арилжаанд оруулах. За биржийн арилжаанд бол хоршоо өөрөө байнга босуудал вебтай байдаг. Тэгэхээр энэ бол хоршоо өөрөө биржийн арилжаанд оролцох боломжтой гэсэн. Монголын аль аймагч аль сум багтч гэсэн одоо нийтлэг зүйл тархаа бодлогоо одоо уулын ангир бараадад 102 сар байдаг. Яг энэ үед бол одоо хон малаа хайцалдаг. Уран уулын одоо хавар намар өвлийн өлөрлөд бол хорчооллынх нь бол хорчоод ажиллаа хийж бас болж байгаа. Яг энэ 102 сард мал яргах хайчлах үед бол ингэж одоо богинодж ажил хийх. Тийм одоо завтай хүн болдохгүй шах. Ягаад гэвэл бүгд одоо ажилдаа бас амрах, цэнгэх, мөрөх одоо үе эхэлчих юм. Би одоо Монгол улсын нийлэнгээд 8-аар явж байсан үйл дээ. Тэгээд бас тэр нийтлэг зүйл юм бол. Хоршоо маань өөрөө гишүүн малчтайхаа ноосыг хоног хэрэгтаа энэ цахилгаан машиныг ашиглах. За тэнийг ноос бэлтгэлийн стандартын шаардлагын дагуу ангилж ялгаад ингээд преслэд худалдаалах. Энэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Ингэж чадах нь бид нар цаашдаа энэ малчтайхаа орлогыг одоо нэмэгдүүлэх ийм боломж байгаа гэж харж байна. Шинзланд энтрийг харахаар хэдхэн секунд минутын дотор л нэг хоног яргачихж штэ. Эн чинь өөрөө мангар хөнгөлтэй байгаа байхгүй. Дэлхийд дээр нэг 5-6 тийм баг байждаг. Тэгээ тэр нь Шинзланд, Австрал ингээд гадны улсуудаар ингээд зүгээр яваал ажил нь тэр тийм болцсон. Магадгүй тэднийг авчираад үн өртг нь өгөөд хэрэгулсан ч болно штэ. Таны тэр саналыг одоо хүлээж авлаа. Үндсэндээ одоо цаашдаа тэр машиныг бид одоо судалсны үндсэн дээр одоо би ч гэсэн тийм зохион байгуулалт хийж болох. Манай ах гэсэн тийм бригад гаргаад аюун төдөр одоо ажилгүй одоо өчнөө төчнөөс болшод байж байна. Көдөөч гэсэн ажилгүй тийм залуучууд байж байна. Тэднээс одоо нэг бригад бий болгоод эцэг манай үйлдвэрийн ажилчдыг сургаад тэд нэг бол зууны цагтаа бол нөгөө угаадаг ноос нь дууссан үедээ энд хурж ирээд тэр бригадаараа яваад ингээд хэргаад ноосоо шууд яваад үйлдвэрлэлд тушаага тий. 21-р зуун болоо техник технологийн дэвшлийн эрен үе. Энэ цаг үед гар аргаар ноос хэрэглэх нь оновчгүй шийдэл, үр бүтээмжгүй арга барил болоод байна. Тиймээс малчдын үнэт баялаг, шавхагдашгүй нөөц, цагаан алт гэгдэх ноосоо цахилгаан машинаар хэрэггэх өнөөгийн зайлшгүй шаардлага тавигдж байгаа юм. Ингэхдээ иргэд малчид баг болон хоршин нэгдэж чадвал ноос бэлтгэлийн чанарыг сайжруулж, ноос бэлтгэлийг дэлхийн жишигт хүргэж, баялагийнхаа үн цэнийг өсгөн нэмэгдүүлэх боломжтой юм.